Бусжилсан өвчлөлийн үндэсний хүрээлэнгээс дэлхийн онцлог хот тосгодын танилцуулгыг цувралаар хүргэж байна. Филиппин улсын Батат тосгоо сүүлийн жилүүдэд дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн нэрлэгдэж буй Батат тосгон нь Аз тивийн хамгийн алдартай шаталсан будааны тариалангийн талбайгаараа танигдсан гэлээ. Батат тосгон нь 6 км² газар нутагтай. Үүнийг харьцуулаад үзвэл Улаанбаатар хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй бараг ижил хэмжээтэй. Энд 1200 орчим хүн амьдардаг жилд аялал жуулчлалаараа 0.7-оос 1 сая Америк доллар, мөн цагаан будааны экспортороо 0.3-аас 0.5 сая Америк доллар олт юм байна. Уугуул Ифигоогийнхан уламжлал будааны тариалан, модон зам, Баали бошинд амьдардаг. 2000 жилийн соёлын уламжлал, дуу албан байгалийн гооцогслон, уугуул иргэдийн өрөмц амьдралын хямайг нь жуулчдыг татах онцлог газар болгожээ.